За ойлаа. Тэгээд за энэ хашлын байна. Микрофон сонсогдож байгаа юу тий? Энэ газрын дөрөвтөл дотор чи бэлчээрийн дөрөвтөл бол маш том байрлал эзэлж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ нөгөө нүүдлийн мал аж ахуй эрхлэлдэг нүүдэлчдэд их хамаатай асуудал үүсэж байгаа юм. Тэгээд Монгол болон бусад нүүдлийн одоо мал аж ахуй эрхлэлдэг улсуудад энэ газар бэлчээрийн дөрөвтлийг бууруулах хэмжих тэгээ бас цаашд нөгөө энтэй холбоотой бодлого юмнууд хөтлөөр боловсруулахдаа тэр уламжлалт одоо аль улсуудын үндэстнүүдийн хөвгдөөцийн одоо уламжилж ирсэн мэдлэг юмыг хэр ашиглаж байна гэдгийг та одоо судлаач хүний хувьд хэр би бол тэгж хангалттай ашиглаж байгаа гэж боддгоо. Наад зах нь одоо яг энэ сэдвүүдээр гардаг хамгийн томоохон эрдэмтэд судлаачд болоод бодлого боловсруулагчдын дунд байдаг одоо маргаан бол юу гэдэг вэ гэхээр бэлчээрийн доройтолд хэн ямар одоо нөлөө үзүүлээд байгаа юм бэ? Малчид ямар нөлөө үзүүлээд байгаа? За бусад одоо хөгжлийн төсөл хөтөлбөрүүд уулуурхайн компаниуд юм уу, бизнес эрхлэгчид юм уу, эсвэл одоо ерөөсөө уур амьсгалын өөрчлөлт одоо ямар нөлөө үзүүлээд байгаа юм бэ гэдэг дээр харьцангуй маргаантай байгаа. Нэг хэсэг нь бол аваач шууд малчдыг буруутгах гэдэг. Танаа одоо тийм ээ ямаа юу гэдгийг эсвэл малын тоо хөтөрснөөс болоод бэлчээрийн доройлол үүсэж байна гэдэг ч юм уу. Нэг хэсэг нь бол мэдээж энэ уулуурхайн болоод бусад одоо энэ төсөл хөтөлбөрүүд маань одоо жишээ нь ус ихээр хэрэглэх газрын одоо гүний усыг ихээр хэрэглэснээс болоод одоо хөрсний ус багасгаар бороо хорт хүнс багасна гэх мэтлэнгийн энэ одоо нөхцөл байдал чинь үүсээд цолжилт байлаа. За нөгөөх нь бол бүр дэлхийн дулаарл гэдэг ийм том зүйл болоод эн чинь бороо хор багасаад байна гэсэн. Миний зүгээр одоо ингэ шууд дурдаад бол 3 янзын юм байгаа байхгүй. Та бүхэн хэлээд байгаа тэр монголчуудын уламжлалт мэдлэг элдв зүйл нь бол үндсэндээ тэр эхнийх дээрээ буюу буруутгах байдлаар ингэ явж байгаа. За эндээс ямар асуудал гардаг вэ гэхээр одоо нүүдлийн мал аж ахуй чинь доктортой юм уу докторгүй юм уу гэдэг ийм зүйл гардаг. Нэг хэсэг эрдэмтэд бол нүүдлийн мал аж ахуй доктортой бөгөөд байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөөлөл үзүүлдэггүй гэдэг хэлдэг. Нэг хэсэг улсууд болохоор наадах чинь бол бэлчээрийн доройтол тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлж байна гэдэг ийм зүйл яриад ингээд хоёр хугатаад суудаг. За гэтэл үүндээ нөхцөл байдал бол юунаас болоод байна нөхөр би миний ойлгож байгаагаар бол энэ дээр одоо юугүй малчин хоёрыг буруутгаад байдаг нь бол хэд туйлжрлаа. Бороо орохгүй байна шүү дээ. Малчгүй бай, малчинчгүй бай, тэгээ бороо орохгүй бай харъя л да. Тэр мал байсан ч байгаагүй ч бэлчээр дээр, малчин байсан ч байгаагүй ч бороо л орохгүй бол бэлчээрийн доройлол ерөөсөө л тэр. Тэгвэл бороо орохгүй байгаа шалтгаан чинь юу юм бэ гэдгийг л бодоод үзэх хэрэгтэй. Тэгэхээр би миний хэлэх гээд байгаа зүйл бол юу гэхээр малчтын уламжлалт мэдлэг. Тэд нар чинь мэдж байгаа шүү дээ. Тэд нар бэлчээрээ дороотуулахгүй байхаа, даацыг хэтрүүлэхгүй байхаа мэдхийн дээдээр мэдж байгаа. Ягаад тэгэхээр хэдэн мянган жилийн туршид бидний өвгдөөс энэ газар нутаг дээр бэлчээрийн одоо дороотлоос хамгаалаад гарсан гол аргачлал механизм ухаан нь бол юу гэхээр нүүдэг энэ аргачлалаар бид нар ажиллаж амьдраад гэтэн мянган жил болж байгаа шүү дээ. Нүгээд байгаа гол шалтгаан чинь дороотод өрөхгүй тулд нүгээд байгаа. За тийм учраас энийгээ бол ёс зүйн хувьд дээр, ухамсарлын хувьд дээр, ертөнцийг үзэх үзлийн хувьд дээр, итгэл үнэмшлийн хувьд дээр малчид байна мэдхийн дээр миний бодлоор мэдж байгаа. Тэр бэлчээрийн дороотол үүсгээд байгаа дараагийн нэг хамгийн томоохон асуудал бол ерөөсөө хурд хундасны асуудал. За тэр хурд хундас орж байгаа орохгүй байгаа нь тэр дэлхийн дурлаадарсаа болоод байгаа юм уу? Эсвэл тэр гүний усыг нь хит ихээр ашиглачаад одоо хурд хундас орохоо болчиход байгаа юм уу? Тэрийг одоо тэр мэргэжлийн улсууд нь тогтоогоод шийдээд явах хэрэгтэй. Тийм л зүйл байгаа. Тэгэхээр энэ асуудлаа зөв онцлоод зөв гаргалгаагаа хайх хэрэгтэй болохоос биш хамгийн амархан одоо аргыг аваад тэнд дээр байгаа хэдэн малчин хоёрыг буруутгаад нүүдлийн соёл иргэншлийг буруутгаад хэдэн мянган жил тэр нь зөв байсан, доктортой байсан, байгаль орчиндөө ээлтэй байсан гэдгийг түүх одоо гэрчлээд батлаад өгсөн байгаа зүйлийг өнөөдөр одоо үгүй энэ малчнаас болоод байна. Энэ хүн малынхаа тоо өсгснөөс болгоод байна гэдэг чинь. Малын тоо өчнөө өссөн ч гэсэн бороод ороод байвал тэр бэлчээртэй л байгаад байгаа юм. Тэгээд малчид маань огт нүхгүй байгаарыг биш шүү дээ. Одоо зөндөө яваад үзэл дээ малчид. Ялангуяа малын тоо олон болцсон малчид бол хамгийн их нүүдэг. Хамгийн их нүүдэг малчид бол олон малтай нүүд. Тэр мэдж байгаа шүү дээ. Тэрэнд зөвхөн байгаль орчин гэхээс илүү өөрт нь хүртэл малд нь хүртэл хортой. Тэр бэлчээргүй болоод ч юм уу өвс нь багасаад байхад тэр олон малаа яах юм тэнд байлгаалах юм уу? Ядаж малчин тарга тэрийг авахгүй шүү дээ. Хүссэн хүсээгүй малчин нүүн. Увай ботсон ч нүүн, малаа ботсон ч нүүн, байгаль орчноо ботсон ч нүүн. Таны судалгаа хийж явсан бусад улс орнуудад энэ өг мэдлэг уламжлалт мэдлэгийг ашигладаг төрийн бодлого руу тодорхой хэмжээгээр одоо хамт болдог тийм юм ер нь
ажиглагдсан Дэлхий байхгүй. дээр байхгүй. Дэлхийд дээр байхгүй. Дэлхий дээр байхгүй. Хамгийн энэтэй ойрхон байгаа улс орон үндэстэн бол манай Монгол улс. За Африк улс орныг аваад үзье. Кенийг бол аваад үзье. Тэнд малчтаа ойлгох юм уу, энэ бэлчээр нутгаа ойлгох, энэ үүдлийн соёлоо ойлгодог засгийн газар байна уугүй юу гэвэл магадгүй өөр үндэстний засгийн газар дээр уугуул иргэдтэй Австрали байд юм уу, Канада байд юм уу. Тэнд чинь өөр үндэстэн засгийн газрын толгойд байж байгаа шүү дээ. Жишээ нь Канадын уугуул иргэд ерхий сайдын ч юм уу, ерхийлэгч юм уу засгийн газарт нь байхгүй шүү дээ. Австралийн уугуул иргэд тэнд нь бодлого боловсруулалт төвшөнд байхгүй шүү дээ. За тэгээд одоо хамгийн ойрхон гэвэл манай урд хөрш, хойд хөрш, Кыргызстан, Казахстан гэж юм. Ихэнх нь нүүдлийн соёл гэрэлтэн үндсэндээ хомигдаад үндсэндээ одоо эцсийн шатандаа ч юм уу хүрэх тийм нөхцөл байдлууд үүссэн хагас сууршмал болчихсон юм байж шít. Энийг авч үлдэхгээ зориод аргалаад ингээд зүтгээд хил үхтэйч боловч явж байгаа одоо нүүдлийн соёл гэрэлтэн нүүдлийн бэлчээрийн малаж авж байгаа. Тэгээд хүн амын газар нутаг томтой хамгийн одоо юу гэдгийг боломжтой нь манай Монгол улс. Тэгээд дээр нь одоо бодлого боловсруулагчид засгийн газар нь хамгийн ойлгох магадaltaй. Яг тэгэхээр тэд нар чи өөрсдөө монгол хүмүүс. Монголын түүх соёлоод тэд нар мэдэхгүй бол өөр мэдэх боломжгүй. Ийм л юм байна. Тэгэхээр хамгийн одоо боломжтой явж байгаа нь бол үндсэндээ баг дэлхийд дээр Монгол болов гэж би хувьдаа боддгийг. Хэрэн даваа байдлаа ашиглах хэрэгтэй хаа. Ер нь ашиглах хэрэгтэй. За баярлалаа. Зүгээр.